Тэхүү. 거룩하시고 살아계신 하나님 아버지 은혜를 감사드립니다. 아름은 남의 덜수치 희지민 한데 다들하셨더니 사랑하는 귀한 종들을 하나님께서 항상 능력으로 함께하여 주시옵소서. 희지민 다 우린 хайрлсан өөрийн дуудсан хүмүүстэйгээ таны нэгүүлсэл болон таны хүчээр үргэлж хамтаага сануулж өгөөсэй. 아무것도 없어도 오직 하나님만으로 기뻐하고 즐거워하는 저희가 되게 해주시옵소서. Эзэмэн бид нэр зөвхөн танаар баярладаг. Бидэнд өөр юу ч байхгүй байсан ч таныг харахтаа сэтгэл хангалуунаар талархдаг хүмүүс байлгаж өгөөч. 우리 통역해 주시는 오왕제책 사모님 붙들어 주시고 부족한 종을 불쌍히 여겨 주시옵소서. 예수님의 이름 기도드립니다. Таны үгийг дамжуулах болон хөрвүүлэх хүнтэй ч хамт байж та удирдах хүртгэй. Тэгээ тантаа талархъя. Эзэн Иесусийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. 아멘. 네. 오늘은 그 이사야 25장입니다. 네. 자, 해드리는 이사야 25장 불러주세요. 네. 그 영상을 켤 수 있으면 영상 켜주세요. 네. 여기 학생들 말씀하시는 거죠? 응? 네네네. Манайд камеруудаа болж өгвөл нээгэрэй гэсэн. 강선영 목사님 영상 안 키면은 출석으로 인정해주지 말래요. Тэгээд нөгөө нэг Canvas-аас хэлсэн байгаа гинэ. Хэрвээ камераг нээхгүй байх юм бол тасаар аваарай гэж хэлсэн гэж шүү манайхаа. 오늘 이사야 25장 여기는 기쁨 희락의 장입니다. За өнөөдөр энэ агуулга болохоор чинь талархал магтаалын ийм одоо агуулгатай бүлэг байгаа. 제가 그 성경을 좀 읽어달라 그러면 부지런히 이렇게 돌아가시면서 자유롭게 좀 성경을 좀 읽어주세요. За тэгээд та нар маань одоо хичээлийн явцдаар пастор за тэдгээр бүлгийг уншаарай, тэдийг уншаарай гэж хэлж өгнө шүү дээ. Тэгэхээр та нар маань идэвхтэй оролцож өгөөрэй гэсэн шүү. 네. 1절부터 5절까지 누가 좀 읽어주시겠어요? Нүгөө. За манайхнаас хэн нэг нь 25-ын 1-ээс 5 дугаар ишлэл хүртэл уншиж өгөөрэй. 하나님께서 네. 25-ын 1-ээс 5. Эзэн та миний бурхан, би таныг өргөмжлөн таны нэрт талархал өргөнө. Учир нь та үн нэрт төлөвлөсөн гайхамшгуудаа төгс сэтгэмжтэйгээр гүйцэтгэжээ. Учир нь та хотыг овоо бэхлэгдсэн хотыг балгас болгож харийнхны шилтгэн хот байхаа болж хизээч дахин сэргэхгүй болжээ. Ийм учраас хүчрэхэг ард түмэн таныг алдаршуулна. Харгас үндэстнүүдийн хотууд танаас эмээн. Учир нь та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж шаналсан ядууст өмг дөшиг болж шуурганаас халдах газар халуунаас халахдах сүдэр нь болсон билээ. Яагаад гэвэл харгас тогшны амьсгалт нь ханны эсрэг аадар гантай газрын халуун луга адил билээ. Үүлэн сүд өвчм халууныг багсгадаг шиг харийнхны өмэн шугууныг таадарч харгас тогшны дуу номхдогдоо. 네. 아멘. 아멘. 하나님께서 이방 나라는 심판하시고 하나님 백성을 구원해 주신다고 말씀하고 계세요. За энэ агуулга дээр бидний эзэн бурхан харин төснүүдийг шийтгэж харин өөрийнхөө ард түмнүүдийг аврах болно гэсэн энэ дуугаа хэлж өгч байгаа. 1절에서는 내가 주님을 높이고 주님의 이름을 찬양할 것이다. 주께서 놀라운 일을
하셨다고 말하고 있습니다. За тэгээ 25:1 дээр тэгсэн те. Би эзнээ өргөнжлөн би бас эзэндээ талархал өргөн. Яагаад гэвэл эзэн маань гайхамшгуудыг ингээ хийсэн гэж хэлсэн. 옛적의 계획이 있는데요. 하나님의 작정, 하나님의 예정대로 하나님께서는 신실하고 진실하게 다 이루시는 하나님이세요. За тэгэхээр эзэн бурхан маань яадаг гэхээр тэрээр өмнө эртнээс төлөвлөдөг. Тэгээ төлөвлөөд аль хэдийн тогтоосон зүйлийнхээ дагуу итгэмжтэйгээр ингэж үйлддэг эзэн байна. 하나님은 약속하신 대로 또 하나님께서 예정하신 대로 그 일을 반드시 이루시는 하나님이십니다. За бидний бурхан бол амласан бол амласныхаа дагуу төлөвлөснийхөө тэр дагуу үйлддэг эзэн байна. 우리가 조심해야 될 것은 앞으로 장래에 이루어질 것에 대해서는 언급하시면 안 됩니다. Бид нэр энийг санахтаа бас болгоомжлох ёстой зүйл байгаа. Тэр юу байгаа гэхээр эзэн бурхан амласныхаа дагуу хийдэг юм бол ирээдүйн талаараас хэлж байгаа те тэрэн дээр бид нэр гомгоо андж юусоо болохгүй. 우리 하나님 말씀을 증거하는 사람이지 뭐 이 세상에 그 예언하는 사람처럼 그렇게 예언하시면 안 돼요. Тэгээ бас бид нар болохоор бурхны үгийг одоо дамжуулдаг, гэрчилдэг хүмүүс шүү дээ тий. Тэгэхдээ дамжуулдаг хүмүүс болохоос биш өөрөө ярьж байгаа шиг иш үзүүлж байгаа шиг ингэж бас хамаагүй ярьж болохгүй. 하나님의 말씀이 예언의 말씀이죠. 근데 бурхны үг бол одоо урдчилж хэлж өгдөг тий иш үзүүлэлгүүдтэй үг гэдэг. 앞으로 일어날 일에 대해서 앞으로 이렇게 될 것이다, 저렇게 될 것이다. 그렇게 말씀하시면 안 됩니다. Тэгээ бид нар бурхны үгнээс бариад одоо цаашдаа ер нь тэгнэ, ингэнэ гэдэг ингээд хамаагүй ингэдэж болохгүй, яриадаж болохгүй. 그러나 과거에 이미 이루어진 일, 과거에 이루어진 일과 현재 완료된 일까지는 우리가 말할 수 있죠. Гэхдээ харин бид нар өнгөрсөн хугацаанд үйлдэгдсэн одоо үйлсүүд өнгөрсөн хугацаанд эзний үйлсийн ажлууд болон одоо хийж байгаа түүний үйлсүүдийн талаар бол харин ярьж болно шүү дээ. 그 장래의 일에 대해서는 함부로 말씀하시면 안 됩니다. Гэхдээ харин санах нь ирээдүйд зүйлсийн талаар хамаагүй тэгж ярьж болохгүй. 2절에서는 하나님께서 성읍을 돌무더기로 또 견고한 성읍을 폐허로 만드셨다고 말씀하셨어요. За 2-р эшлэр харах юм бол бурхан хотыг овоо болгоно гэсэн. Эхлэгдсэн хот байлж түүнийг балгас болгоно гэсэн. болгосон гэсэн. 그 외인들의 궁성, 이방 사람들의 궁궐이나 성들을 하나님께서 심판하셨습니다. 영원히 건설되지 못하게 하셨다 그랬습니다. 2절에. За тэгээ 2-р эшлэгийг харах юм бол юу гэхээр тэдгээр бурхан юуны харийнхны шилтгэн хот байхаа болно. Тэгээ тэрийг дахиж мөнхөд ингээд дахин сэргээгдэхгүй болгоно гэж хэлсэн. 그래서 3절에 강한 백성이 주님을 영화롭게 할 것이고 포악한 민족들의 성읍이 주님을 경외하게 될 것이다 말했습니다. За тэгээд 3-р эшлэгийг харах юм бол бас хүчрхэг харгас хүнднүүдийн хотуудыг бас хотууд бурхнаас эмээнэ гэдэг талаар хэлсэн тийм. 하나님께서는 강한 사람들을 기뻐하지 않으세요. За бурхан одоо хүчрхэг тийм хүмүүсийг харахтаа баярлдаггүй гэсэн. 과거에 이제 그 다니엘서에 보면 다니엘 4장
37절 한번 볼까요? 누가 좀 읽어주시겠어요? 다니엘 4장 37절. За хэн нэг нь шүү дээ. Даниэл номны 4:37 уншчих уу? Даниэл номны 4:37. 느부갓네살이 하나님을 찬양하는 내용이 나오는데요. За би уншчихъя. Даниэл 4:37. Одоо Небухаднезар би Тэнгэрийн хааныг магтан өргөмжлөн хүндэлж байна. Учир нь түүний бүхэн нь зөв замууд нь шударга байлээ. Тэрээр 네. бадам явагчийг даруй болгож чаднаа. 네. 우리 그 남진마 전사님 그 영상이 굉장히 좋네요. 그 기계가 바뀌었나요? Манай амжилтмаа гिचийн нэг одоо камер маш гоё харагдаж байна гэнэ. Таныг юугаар солисон юм уу гэнэ? Сольсон. 오. Баярлалаа. Баярлалаа пастраа. 느부갓네살이 하늘의 왕을 찬양하고 높이며 영광을 돌린다고 말했습니다. Небухаднезар хааныг эсвэлтэй Тэнгэрийн бурхныг магтан алтар болгосноо гэж хэлсэн. 네, 하나님께서 행하시는 모든 일은 다 옳고 그분의 모든 길은 다 바르다. 교만하게 행하는 자를 그분께서 낮추신다 말씀하셨습니다. За тэгээд эндээсээ бидний бурхны үйлс бүгд зөв бөгөөд тэрээр бүх зүйлийг сайн хийдэг, харин тэрээр өөрийгөө өндөрсөж байгаа нэгнийг намсгана гэж хэлсэн тийм. 네, 하나님께서는 교만한 사람, 네, 높아진 사람, 하나님께서는 기뻐하지 않으십니다. бидний бурхан бол өөрийгөө өндөрсөдөг тэгээд одоо ийм халтуу хөшүүртэй хүмүүст бол дургүй гэж хэлсэн. 4절에 보니까 주께서는 가난한 사람들의 보호자시고 환난 중에 있는 궁핍한 사람들의 보호자이시며 또 폭풍 중에 피난처이시고 폭염을 피하는 그들이시니 잔인한 자들의 기세가 폭풍이 성벽을 치는 것과 같다 말씀하셨습니다. За 25-ын 4-ыг харуулт гэсэн тийм бидний бурхан бол өгөөгүй ядуу хүмүүсийн хамгаалалтанд болдог. Шаналж байгаа ийм хүмүүст өмг төшөг болдог. Шуурганд ингээд хэцүү байгаа хүмүүст хорогдох газар нь болдог. Харин халуунд ингээд халаад байж байгаа хүмүүст бурхан маань сүүдэр нь болдог гэж хэлсэн. Тэгээ бас тэрээр харгас тогшны яагаад гэвэл харгас тогшны амьсгал нь хааны эсрэг аадраа гэж хэлсэн. 네. 왜 그 마이크가 좀 이상한가요? 저요? 예. 네. 소리가 작게 들렸다 크게 들렸다 그러는데 어디 뭐 네. 하나님께서는 이 가난한 사람들, 환난 중에 있는 궁핍한 사람들은 하나님 백성을 말합니다. 성도를 말해요. За энэ дээр хэлж байгаа үгээгүйчүүд, шаналж байгаа хүмүүс одоо шуурганд байгаа хүмүүс гэж юм хэлж байгаа гэхээр одоо эзний хүмүүсийг хэлж байгаа гэсэн. Нэг талаараа итгэгч хүмүүсийг хэлж байгаа гэсэн утга байна. 네, 폭풍 중에서 폭염 가운데서 잔인한 자들의 기세가 있는 데서 하나님께서는 성도를 보호해 주신다고 말씀하셨습니다. Тэгээ бас шуурган дотор байгаа хүмүүс болон халуунд байгаа хүмүүс тийм. За бас харгас дээр байгаа хүмүүсээс бурхан тэднийг хамгаалж өгнө гэж хэлсэн. 이사야 43장 한번 보세요. 이사야 43장 1절과 2절 누가 좀 읽어보시겠어요? 이사야 43장 1절과 2절입니다. За Исая номны 43-ын 1-2-ыг нэг нь уншиж өгөн. Исая 43-ын 1-2.
Амен. За би унш. 네. Харин Яакова чамайг бүтээгч эзэн Израиля чамайг бий болгогч эзэн одоо ингэж айлдаж байна. Өө би чамайг залсан. Чамайг би нэрээр чинь дуудсан. Чи минийх. Чамайг ус гатгалахад би чамтай хамт байна. Голоор туулахад чи живхгүй. Галан дундуур явсан ч чи түлэгдэхгүй, дүлж чамайг шатаахгүй. Амен. 네. Амен. 하나님께서 저희의 이름을 불러서 이름을 부르신다는 거예요. 하나님께서. За бурхан бас нэрийг дууддаг гэж хэлсэн тийм. 그리고 너는 내 것이다 말씀하셨어요. Тэгээ бас чи бол миний их гэж ингэж хэлсэн. 물 가운데 지날 때 너와 함께 해주겠다. Тэгээ усаар гатлах үед чинь би чамтай хамт байна гэж хэлсэн. 강을 건널 때 Мгм. 그 강물이 널 덮치지 못하게 해주겠다. Тэгээ голоор гатлах үед голын ус чамайг одоо тий урсгалаараа ингээд хүчтэй зовхгүй байхад би хамгаална гэж хэлсэн. 불 가운데를 지날 때도 내가 너와 함께 해주겠다. 그 불이 너를 사르지 못하게 해주겠다. 그러셨어요. За тэгээ чи голоор галаар бас гатлж болно. Гэтэ галаар гатлах үед чинь ч гэсэндээ тэр дөлн чамайг шатаахгүй байхын тулд би хамгаална гэж хэлсэн. 하나님께서 하나님 백성들과 함께 해주시고 또 불같은 시련, 시험이 있을 때 하나님께서 저희들을 그 가운데서 건져주십니다. За тэгээ бидний бурхан өөрийнхөө ард түмэнтэй хамт байдаг гэж хэлсэн. Тэрээр гал мэт хэцүү сорилтууд дунд ч гэсэндээ тэднэртэй хамт байна гэж хэлсэн. 어려운 일이 생겼을 때 기도를 많이 하셔야 됩니다. Та ямар нэгэн одоо хэцүү зүйлтэй тулгарлаа гэж бодоход залбирал гэдэг зүйл дээр их хүчийг өгөх хэрэгтэй. 어떤 다른 방법, 인간적인 방법을 가지고 피하려고 그러시면 안 돼요. Тэгээ ямар нэгэн одоо аргаар ч юм уу те шийдвэрлэх гээд эсвэл хүний аргаар ингээд одоо тэр асуудлыг зохицуулах гэж болохгүй. 하나님은 반드시 하나님을 바라보는 성도를 구원해 주십니다. Тэгээ бидний бурхан өөрийг нь одоо харж байгаа, өөрлөнд хараагаа өргөж байгаа итгэгч нарыг заавал ингээ аварч өгдөг. 5절에 마른 땅의 폭염과 같을지라도 주께서 그 이방인들의 요란한 소리를 잠재워 주신다고 말씀하셨어요. За тэгээ 5 дугаар ишлэлийг Исая 25:5-ыг харах юм бол хичнээн ганцай газрын халуун шиг тийм хэцүү байж болох ч гэсэндээ бурхан харийнхны тэр үүмэн шуугаануудыг дарж өгнө гэж хэлсэн. 원수들이 뭐 즐거워하는 것 같고 좋아하는 것 같고 다 이긴 것처럼 그렇게 말한다 할지라도 하나님께서 다 잠잠하게 만들어 주세요. 결국은. За тэгээ бид нарыг харахад одоо бид нарыг зовоож байгаа тэдгээр зүйлсүүд нь инээж байгаа юм шиг бид нарыг хараад шоолоод бид нарыг ямар нэгэн байдлаар ялаад ингээд дарамтлаад байгаа юм шиг харагдаж магадгүй ч гэсэн бурхан тэдгээрийг ингээд намгүн болгож дарж өгнө гэж хэлсэн. 6절부터 9절 정도가 읽어 주시겠어요? 6절부터 9절. За 6-аас 9-ийг хэн нэг нь уншиж өгөх үү? За 6-аас 9-ийг нэг нь уншиж өгөөрэй. 읽으세요. 그럼 제가 읽을까요? За төг түмний эзэн энэхүү уулан дээрх бүх ард түмэнд хуучин дарс хамгийн сайн мах ба дарс үхий элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэн энэ уулан дээр тэр ард түмний нүүрийг халахж бүх үндэсний дээгүүр татсан бүтээлгийг залгинаа тэр үхлийг мөнхөд залгин
Эзэн бурхан бүх нүүрнээс нулимсыг арчин ард түмнийхөө зэмлэлийг бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь эзэн үүнийг айлдсан юм аа. Тэр өдөр үзэг түн энэ бол бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн эзэн маань ажээ. Түүний аврал бүгдээрээ баясан цэнгцгээ гэх болно. 아멘. 아멘. 6절에 보니까 만군의 여호와께서 이 산 위에서 모든 백성을 위해 기름진 음식, 오래 저장하였던 포도주를 가지고 잔치를 베풀어 주신다고 말씀하셨습니다. За 6-ыг харах юм бол түг түмдийн эзэн энэ уулан дээр ижилсэн. Энэ уулан дээр арт түмэндээ хуучин дарс хамгийн сайн мах болон дарсыг өгөөд элбэг дэлбэг найрыг хийнэ гэж хэлсэн. 7절에도 이 산이 나오는데요. Тэгээд 7-ыг бас харах юм бол мөн л адил энэ уул гэж гарч ийн тэ. 이 산은 시온산이죠. 시온산. Тэгээд энэ уул бол Сион уулыг хэлж байгаа. 영적으로는 신약 교회를 상징합니다. 신약 교회. За энэ болохоор одоо сүнслэг байдлаар хэдлээ энийг хүлээж авъя гэх юм бол Сион уул гэдэг нь шинэ гэрээний үеийн чуулганыг хэлж байгаа гэсэн үг. 그래서 하나님의 백성들을 위해서 기름진 음식을 주시고 오래 저장하였던 포도주를 주신다는 건데요. За тэгээ бурхан тэгээ энийг дахиад төрүүлэх юм бол бурхан өөрийнхөө хүмүүсийн төлөө хамгийн сайн мах ба дарсыг бэлдэж өгнө гэж хэлсэн. 기름진 음식은 신령한 양식입니다. За энэ дээр харилж байгаа хамгийн сайн мах гэж хэлж байгаа. Энэ бол одоо сүнсний хоолыг хэлж байгаа. 신령한 양식은 뭔가요? За сүнсний хоол гэж юу хэлэх вэ? 우리의 영의 양식이죠. 영의 양식, 영적 양식이 말합니다. За тэр сүнслэг хоол, таны сүнсний хоол гэхэлэр чи юу яах вэ? 영적 양식이 뭔가요? сүнсний хоол гэж юу? үг 하나님 말씀이죠. 하나님 말씀. 네. 하나님 말씀. 네, бурхны үгийг хэлж байгаа тийм. 네. 그럼 포도주는 뭔가요? Тэгвэл энэ дээр гарч дарс гэж хэлж байгаа нь юу вэ? 그 몽골 성경에는 포도 주스라고 되어 있나요? 포도주라고 되어 있나요? 주로 되어 있어요. 포도주. 네. 근데 포도주 말고 그냥 뭐 오래된 주 이렇게 되어 있거든요. 네네. 오래 이거는 그 알코올 성분이 없는 그 포도즙이에요. 포도즙. энэ дээр хэлж байгаа энэ дарс гэж байгаа шүү дээ. Энэ болохоор ямар нэгэн нөгөө нэг одоо спиртний агуулмж, алкогольны агуулмж авахгүй. Одоо манайхаар бол нөгөө нэг цэвэр шүүс гэж ярьдаг шүү дээ. Шударганы цэвэр шүүс гэдэг, өтгөрүүлсэн шүүс гэдэг шиг тийм жүүсийг хэлж байгаа юм. 알코올 성분이 있는 것도 있는데 보통 가족들, 아이들도 다 마실 수 있는 그리고 저장해둔 포도 그 주스의 포도즙을 말합니다. Нөгөө нэг яг одоо зөвхөн тийм алкогольны агуулмжтай бас байдаг гэж л гэж байна л да. Гэхдээ энэ дээр гарч байгаа агуулга нь болохоор чинь бүх гэр бүлээр уух боломжтой. Хадгалсан, өтгөрүүлсэн, одоо дааш тавьсан шүүс гэсэн утгатай. 이 팔레스타인 지역은 물이 귀하기 때문에 물이 아주 귀해요. 그래서 포도를 수확해서 그것을 짜가지고 저장해서 마른 빵을 이렇게 찍어 먹는 거예요. 그게 이 사람들의 주식입니다. Энэ ягаад ийм гэдэг нөө Палестины одоо энэ үеч нь одоогийнхоор бол Палестины тэр хавийн нутаг шүү дээ тийм ээ. Тэр нутгийг харах юм бол усны хувьд бол маш ингээд нөгөө дутагдaltaй хомс улс учраас болж өгвөл яг тэгэхээр усыг маш ингээд чухал тооцтой. Тэгээ тэр утгаараа эднэр манд усан үзмийг одоо дараад нэрээд тэгээ бүр ингээд одоо өтгөн биднэрийнхээр болоо цутган шиг болгоод юм байна. Тэгээ яг тэр маш өтгөн юм шүүс гараад ирэхлээр нь тэрэндээ одоо өөрсдийнхөө үндэсний талхыг дүрж идэж ингээд хоололдог. Тэгээ энэ бол тухайн одоо тэр нутгийн хүмүүсийн онцлог гэх юм уу уламжлалт хоолно гинэ. Энийг соёлын хоол бол байна.
여기 오래 저장해 두었던 포도주라고 하는 것은 예수 그리스도를 통한 생명의 역사를 가르쳐요. 생명의 역사. 예수 энэ дээр 그리스도를 통한 생명의 역사다. За энэ дээр гарч байгаа Исаягийн хэлж байгаа удаан нэрсэн буюу хуучин дарс гэж хэлж байгаа. Энэ агуулга болохоор чинь бидний Есүс Христийг хэлж байгаа. Есүс Христээр дамжуулан хийгдэх одоо амийн үйлсийг хэлж өгч байгаа гэсэн. 자, 기름진 음식은 뭐라 그랬죠? За энэ дээр хэлж байгаа амттай маш сайн хоол гэж юу хэлж байгаа гэсэн бэлээ? 이건 신령한 양식이다. Бол сүнсний хоолыг хэлж байгаа. 그다음에 포도주는 뭐라 그랬죠? Харин усан үзм гэдэг хуучин дарс гэсэн нь юу гэсэн бэлээ? 예수 그리스도를 통한 생명의 역사다. Тэгээ тэр нь болохоор чинь эзэн Есүсээр дамжуулан өгөгдөж байгаа амийн үйлс гэж хэлж байна. 네. 그게 성경 전체에 흐르고 있는 공통 분모예요. 네. За энийг харах юм бол энэ агуулгууд болохоор чинь Библийн бүх үйл явдлууд дээр тэ эзнээс өгөгдөж байгаа тэр агуулгуудад ингээ орсон одоо биднэрт өгөгдөж байгаа мессеж байгаа гэсэн. 그리고 골수가 가득한 기름진 것과 오래 저장한 맑은 포도주로 하실 것이다고 말씀하셨잖아요. 그 6절 말씀 다시 말씀하신 건죠? 네, 6절 마지막에. 네. За тэгээд харах юм бол 6 дээр дахиад хэлж байгаа элбэг найрыг хийнэ гэж хэлсэн тийм. Өчин дарс болон хамгийн сайн махаатай элбэг найрыг хийнэ гэсэн. 이것도 똑같은 말씀이에요. 골수가 가득한 기름진 것은 신령한 양식이고 오래 저장한 맑은 포도주는 예수 그리스도를 통한 생명의 역사를 가르치는 겁니다. За тэр элбэг найран дээр хийгдэн гэж байгаа тэр агуулгачсан мөн ялгаа авахгүй. Хуучин дарс гэж хэлсэн нь мөн саяны хэлсэнчлэн Есүс Христийн амийн үйлсийг хэлж байгаа бол сайн мах гэдэг нь болохоор мөн ялгаа авахгүй. сүнсний хоолыг хэлж байгаа гэсэн. 하나님께서 시온산에서 예수 그리스도를 통해서 큰 잔치를 이제 베풀어 주시는 거예요. Эзэн бурхан Сион улсын дээр эзэн Иесусээр дамжуулаад агуу найрыг элбэг найрыг ингээд бэлтэж өгнө гэж хэлсэн. 하나님 백성들을 위한 구원받은 성도들을 위한 큰 잔치죠. Тэр болохоор хэний төлөө вэ гэхээр бурханы ард түмний төлөө мөн аврал авсан түүний хүмүүсийн төлөө хийж байгаа. 거기에는 부끄럽고 수치스러운 게 없습니다. За тэнд болохоор чинь ямар нэгэн байдлаар ичгүүртэй ч юм уу те ямар нэгэн байдлаараа санаа зовох тийм зүйл байхгүй. 죄는 어떻게 하냐? 죄도 하나님이 다 용서해 주셨잖아요. Тэр гмийн асуудлын талаар юу ярих вэ гэхээр чинь бурхан аль хэдийн уучлсан шүү дээ тийм. 그래서 7절에서는 이 산에서 모든 백성들의 얼굴 가리게 모든 민족들의 덮인 너울을 제거해 주신다고 말씀하신 겁니다. Тийм учраас гмийг аль хэдийн шийдсэн учраас болоод ирэх гэсэн хэлээрээ тийм учраас тэр ард түмнийхээ нүүрний халахвчийг нь аавна гэж хэлсэн. Бас бүх үндэсний дээгүүр татсан бүтээлгийг нь ч гэсэндээ холдуулнаа гэж хэлж өгсөн. 모든 그 수치와 부끄러움 제거해 주시는 거예요. Энэ дээр хэлж байгаа халахвч бүтээлэг гэхлээрээ одоо ичгүүр те нуумаар байдаг тэр зүйлсүүдийг нь бурхан одоо өөрсдөөс нь зайлуулж өгнө гэсэн үг. 우리가 왜 수치를 가지고 있고 부끄러움을 가지고 있나요? 왜 얼굴을 가리고 있었죠? Бид нэр ч гэсэн ялгаа авахгүй нүрээ ингээ халахвч амьдарч ирсэн гэвэл бид нэр яагаад юунаас ичээд юунаас санаа зовоод нүрээ халахалж амьдарч ирсэн болоо? 그 구약에
구약의 그 율법과 의식과 그 제도를 상징하는 거예요. 구약의 율법 안에 있는 의식과 제도들을 말합니다. За тэр юу хэлж ирэхээр юунаас л бид нэр нүрээ халахлах болж юм гэхээр хуучин гэрэн дээр бичигдсэн хууль дотор байгаа тэр тогтолцооны дагуу тогтолцооны дагуу бидний нүрээ бүтэхээс аргагүй тулчсан. 그건 다 그림자예요. 그 구약의 율법, 의식, 제도는 다 그림자라고 말씀하셨습니다. Энэ дээр харах юм бол хуучин гэрээний одоо гэрэн дээр байгаа хууль болон түүн дотор байсан тогтолцоонууд нь болохоор чинь бүгд ирэх үзүүлийг урдчилж харуулсан зүгээр сүүдэр гэж хэлсэн тийм. 실체는 뭐죠? 실체는 예수 그리스도입니다. За бодит нь тэгвэл юу юм бэ гэнгүүт бодит нь болохоор Иесус Христос. 그래서 그 시온산에서 하나님이 잔치를 베풀어 주시고 8절에서는 죽음을 영원히 멸해 주신다고 말씀하셨습니다. Тэр утгаараа бодит нь Иесус Христ байсан учраас эзэн түүнийг ирэх үед нь том найр хийхээс гадна 8 дээр харах юм бол үхэл гэдэг зүйлийг мөнхөд ингээ үгүй болгоно гэж хэлсэн. 영원한 원수 중에 하나가 죽음이에요. Энэ дээр байгаа мөнхөд одоо дайсан болох мөнхөд дайсан гэж хэлж байгаа зүйлсийн нэг нь болохоор үхэл байсан. 죽음과 싸워서 이길 수 있나요? 누가 죽음과 싸워서 이길 수 있나요? Гэхдээ үхэлтэй хин нэг нь одоо дайтад ч юм уу сөргөлтлөө өгөхөд түүнийг ялна гэж байх уу? 그 몽골 씨름 선수들 그 체격 좋으시더라고요. Монголын нэг бөхчүүдийг яасан. Монголын бөхчүүд ч хахад маш ингээд хинээс дийлмэр хүчтэй тийм. 네. 죽음과 싸워서 이길 수 있을까요? Тэд нэр магадгүй хүлтэй бариллаа гэд дийлнэ гэж бодож байна уу? 죽음과 싸워서 이길 수 있는 사람 아무도 없습니다. Хүлтэй одоо тийм сөргөлтлөө гэхэд түүний дийлэх нэг ч хүн байхгүй. 하나님께서 죽음의 세력을 멸해 주신다고 저희들에게 약속해 주신 겁니다. Тэгээ бидний бурхан харин яасан гэхээр энэ үхлийн хүчийг эзэн залгинаа гэж хэлж өгсөн. Зайлуулнаа гэж хэлж өгсөн. 그리고 주 여호와께서 모든 얼굴에서 눈물을 씻기시고 자기 백성의 수치를 온 땅에서 제거해 주실 것이다 약속해 주셨습니다. Тэгээ бурхан маань тэгээ бидний бурхан муу юу гэхээр би бүх нүднээс бүх нүүрнээс нулимсыг нь арчиж өгөөж тэдний бүх одоо ич хүрүүдийг нь арилгаж өгнө гэж хэлсэн. Амен. 계시록 7장 17절에서도 하나님께서 눈물을 씻어 주신다고 말씀하셨죠. Ишлэлт номны 7 дугаар бүлгийн 17 дээр гэсэн бас яг энэ агуулга байж байгаа. Бурхан хүмүүс одоо нүд бүрийн нулимсыг арчнаа гэж байж байгаа. 계시록 7장 17절 누가 한번 읽어보시겠어요? Манайхнаас хэн нэг нь саяны энэ агуулгыг уншиж өгөх үү? Илчлэлт номны 7-гийн 17. 거기 그 계시록 7장 16절, 17절 두 절 좀 읽어주시겠어요? За 16-аас нэдлээ эхлэж уншия. 16, 17. Илчлэлт 7-гийн 16, 17. За. Тэд цаашид өлсөгч үгүй, цангагч үгүй, тэд наранд шарагдахч үгүй, ямар ч шалуунд халахгүй. Яагаад гэвэл сэнтийн голд байгаа хурах тэднийг хариулах бөгөөд амийн усны болгоодод хорно. Нулимс тэдний нүрнээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ. Амен. 네. 왜 성도들이 눈물을 흘렸을까요? Энэ дээр гарч байгаа харах юм бол итгэгч нар яагаад нулимс урсгасан гэж бодож байна вэ?
너무 힘들게 살아서 너무 힘들게 살아서 하나님이 그 눈물을 흘려 닦아주시는 건가요? Бид нэр нулимс сурсан гэхлээрээ тэгж боддог тийм. Маш хэцүү амьдарч байгаа учраас нулимсаа урсгасан гэж боддог. Гэтэ тэгсэн гэж бодож байна уу? 몽골에서 너무 춥게 살아가지고 하나님께서 그 눈물을 닦아주시는 건가? Монгол болохоор ч амар хүүхдэн болохоор хүмүүс тийм ингээд даарсандаа нулимс урсгаа. Тэгээ бурхан тэр нулимсыг авцсан гэж бодож байна уу? Баярлсантай нулимс урсгасан. 너무 기뻐하면서 예? 이 기쁨의 눈물을 흘리는 것 같다고 하는데요. 기쁨의 눈물? 에, Бурхны ажлыг хийхэд хавчлага байгаа те. Тэрэнд 하나님의 일을 할 때 핍박과 여러 고난의 길로 가니까 그걸로 그렇죠. 인한 그렇죠. 네. Инглиш. 이것은 세상에서 고생한 눈물은 아니에요. За энэ ярьж байгаа энэ нулимс гэдэг бол энэ дэлхий дээрх одоо энэ дэлхий дээрээс амссан зовлонгоос үүдсэн нулимс гэсэн утга бол биш байгаа. 믿음으로 사는 성도가 흘린 눈물입니다. Энэ болохоор ийм байна. Энэ дэлхийн хүмүүс шиг одоо зовоод гэсэн утгаараа урсгасан нулимс биш, харин итгэлийн үндсэн дээр урсгасан нулимсыг хэлж байгаа гэсэн. итгэлээрээ урсгасан нулимсыг. 베스메스로 가는 두 암소가 있잖아요. 베스메스로 가는 두 암소가 있습니다. SMS요? 베스메스로 가는 두 암소. 우선 그 내용이 어떤 내용인지 좀 SMS. 지역 이름 아닌가요? 그 사사기에 보면 베스메스로 가는 두 암소, 새끼를 낳고 젖이 나오는 두 암소에게 새 수레를 메워서 베스메스로 보내죠. нөгөө нэг ийм юун дээр шүүгчд ном дээр гардаг яг нэгэн ийм нөгөө нэг тэр SMS гэдэг л тэр газрын нэрийг санахгүй ямар ч гэсэн нэг хоёр дөнгөж тугалсан хоёр үнэн дээр шин тэргийг ингээд одоо шин буулга ингээд тавиад тэгээ тэрийг ингээд явуулдаг. Тэгээ тэр хоёр дөнгөж төрсэн хоёр үнэ тэгсэн чинь тэр үнэний одоо ингээд хөхнийхэн сүүн ингээд тусаад ингээд явж байгаа одоо ярьж эхэлж байна. 근데 그 베스메스로 가는 두 암소가 가면서 눈물을 흘리면서 가죠. Тэгээ тэр хоёр болохоор дөнгөж тугалсан тугалын үлтэйгээ тэр хоёрыг ингээд явуулж байгаа болохоор тэд нэр ингээд нулимс ингээд урсаад ингээд явж ирсэн гэж. 눈물을 흘리면서 갑니다. Тэгэхээр одоо тэр Библиэр харах юм бол нулимс ингээд явж байгаа гарч идэг. 그러나 돌이키진 않는 거예요. Тэгээ тэднийг ингээд буцаахгүй байсан. буцаагаагүй. 그 사무엘상 6장에 있는 내용입니다. 사무엘상 6장에 있는 내용이에요. 1-р Самуэль 6-р бүлэг дээр гарч байгаа гэж. 눈물을 흘리고 가지만 돌이키지는 않는다. 이게 우리의 신앙입니다. Яг тэрэн шиг эндээс хэлэх гэж зүйл нь юу гэхээр нулимсаа урсгаж байгаа бол урсгаад ингээд хэцүүч нулимсаа урсгаад явж байгаа боловч эргэхгүйгээр чигээр явж байгаа. Яг тэр энэ байдал итгэгч хүмүүсийн одоо итгэлийн амьдралын хэв байдал. 모든 눈물을 다 씻어 주신다고 말씀하셨습니다. Гэтэ бурхан болохоор бүхий л урсгасан нулимсуудыг арчиж өгнө гэж хэлсэн. 9절에 보니까 그날에 사람이 말하기를 보아라
이분이 우리의 하나님이시다. 우리가 그분을 기다렸더니 그분께서 우리를 구원해 주셨다. 예, 사람들이 외친다는 거예요. За тэгээ 9-р эшлэгийг харах юм бол тэгсэн те хүмүүс эцэн түүний хүмүүс буюу эцний хүмүүс хашгирна гэж хэлсэн те юу гэж хашгирах гэсэн. Хараач те энэ бол бидний бурхан байхгүй юу? Бид түүнийг хүлээж ирсэн юм аа. Тэр үнэхээр ирлээ. Биднийг аварлаа гэж ингээ хашгирах болно гэж хэлсэн. 기다렸더니 그분이 우리를 구원해 주셨다. 말하고 있습니다. За энэ дээр болохоор бид түүнийг хүлээж ирсэн байсан юм аа гэж хэлж байгаа. Бид түүнийг хүлээж ирсэн чинь тэр үнэхээр ирлээ. Тэр үнэхээр аварлаа гэж хэлсэн. 이사야 40장에 보면 기다려야 된다는 거예요. 이사야 40장 29절입니다. Исая 40-ийн 29-ыг харах юм бол тэрэн дээр бас яаж байгаа. 이사야 40장 29절부터 31절까지 좀 읽어주시겠어요? За манайхнаас хэн нэг нь Исая номны 40-ийн 29-с 31-ийг уншсан. За уншчихв. 네. Эцэж ядарсан тэрээр тэнхээ өгч чадал барагдсанд нь хүч нэмдэг. Эд залуу үнч эцэж төрөлддөг эдэр залууч унаж бүдэрдэг. Эзэнт найдагч нь харин хүчээ сэлбэж өргөд мэт жигүүр дээрээ элэн хална. Хүүхдээ үл ядарна алхаслаа эс цуцнаа. 네. 31절에 보니까 오직 여호와를 바라는 자는 새 힘을 얻을 것이다. 그러셨어요. За 31-ийн Исая 41-ийг харах юм бол ингэсэнтэй зөвхөн эзэнт найдагч хүмүүс л хүчээ сэлбэнэ гэж хэлсэн. 이 바란다는 단어는 그 자리에서 오랫동안 참고 기다리고 있다는 뜻을 가지고 있어요. 오랫동안 그 자리에서 참고 기다리고 있다. 이런 뜻을 가지고 있습니다. За энэ дээр харж байгаа харин эзэнт найдагчд гэж харж. Энэ найдагчд гэдэг агуулга юу юм гэхлээрэ тэр газартаа тэр байранда удаан хугацааны турш итгэн найдаж төвчиж хүлээж байгаа энэ байдлыг хэлж байгаа гэсэн. 왔다 갔다 하는 거 아닙니다. Нэ одоо харин эсрэгээр нь те ирж жаал нааш цааш яваал ингээд байгаа зүйл одоо биш гэсэн үг байна. 여러분 한번 생각을 해보세요. 어떤 아가씨가 있는데 이 남자가 나한테 잘해줘요. 그래 그 남자를 따라갔다가 또 다른 사람이 나한테 잘해주면 또 그 사람을 따라가고 또 다른 사람이 나한테 잘해주면 그 사람을 따라간다고 하면 그 여자는 좋은 여자입니까? Гэж ингээд үзүүлэлт бодоод үзсэн. Магадгүй нэгэн эмэгтэй те одоо ханаа хайж байгаа нэг эмэгтэй буюу те залуу эмэгтэй нэг хүн дээр очил энэ юм болов гэдгсэн чинь нөгөөт нь гайгүй хандаад идсэн чинь дахиад өөр нэг хүн очиж сайн хандлаа. Биш энэ юм болов дахиад өөр хүн ирвэл биш энэ юм болов гэд ингээ хагаал яваад ивэл тэр хүн ямар хүн болж хуурах вэ тэр эмэгтэй? 우리 예수 믿는 사람들은 하나님만 바라보고 있잖아요. Бидний Христ итгэлт хүмүүс бол зөвхөн эзнийг найдаж ингээд найддаг хүмүүс байгаа тийм. Эзнээс зурдаг. 하나님의 성품 가운데 첫째가 오래 참으시는 성품을 가지고 계세요. 하나님께서. Тэгээ бидний Бурхны мөн чанар дотор харах юм бол тэр дундаас эхнийхт нь болохоор эзэн Бурхан удаан төвчдөг ийм чанартай. 잘 참으셔야 돼요. Түүнээс ингээд суралцаж төвчнө гэдэг зүйлээс сурах хэрэгтэй. 기도하는 것도 잘 참아야 기도할 수 있어요. Залбирал гэдэг зүйл ч гэсэндээ
та төвчжээж анхаарлаа хандуулж ингэж залбирна. 가만히 좀 앉아 있어야 돼요. Ямар ч чимээг өхөн суух ёстой бол сууж байгаа хэрэгтэй. 일정한 시간이 들어가야 돼요. 시간이 필요해요. Тодорхой хэмжээнд цаг хугацаа заавал ордог. 여러분께서도 지금 이 성경을 배우면서 이 시간을 지금 채우고 있는 거 아니에요? 그렇죠? Одоо хэдүүлээ ингээд Библийг ингээд сурч байна те. Библийг сураад байж байгаа энэ цаг хугацаанд бид нэг бас ингээд энд мэдээж хэрэг цаг хугацаа орж байгаа шүү дээ те. 그분을 기다렸더니 과연 그분이 우리를 구원해 주시는구나 깨닫게 돼요. Тэгээ харин та яг ингэж цаг хугацааг ингэж яг энэ зарцуулж байгаа зарцуулснараа саяны хэлсэнчлэн те одоо нөгөө нэг бид нэр түүнийг хүлээсэн чинь бид нэр эзэн бурхнаа хүлээжсэн чинь тэр үнэхээр биднийг аварлаа гэж ингэж хэлсэн шиг хэлэх болно. 우리가 그분의 구원을 기뻐하고 즐거워하자 말했습니다. Тэгээд үүсгэлээрээ цаашаа харах юм бол бид түүний авралтанд бүгдээр баярлан сэнгэцгээе гэж хэлсэн 25-9-дэр. 10절부터 12절에서는 모압을 심판하실 것을 예고하셨어요. Тэгээ 25-ын 10-аас 12-ыг харах юм бол бурхан Моабын талаар ярихдаа түүнийг шийтгэнэ гэж хэлсэн. 10절에 여호와의 손이 이 산에 머무르실 것이니 오물 속에 짓밟힌 지푸라기처럼 모압이 그 아래에서 짓밟히게 될 것이다 그랬습니다. Тэгээ 10-д эзэн мутраа энэ уулан дээр тавина гэсэн. Тэгээд өтөг болсны шавхаад сүрэл гიშгэгдэхийн адилаар Моаб өөрийнхөө газартаа гიშгэгдэх болно гэж хэлсэн. 하나님께서 짓밟으신다는 것입니다. Тэгээ харин энэ дээр үсгэлээ эзэн бурхан түүнийг гიშгэнэ гэж хэлсэн тийм. 우리 아이가 있었구나. 제가 몰랐네. 미안합니다. 괜찮아요. 저 오늘 사무실로 가야 했는데 비가 뭐 하다가 시간 놓쳐가지고 죄송해요. 여기서 이 모압은 끝까지 믿지 않고 대적하는 자를 가르칩니다. 끝까지 믿지 않고 대적하는 자를 상징하는 겁니다. За энэ дээр хэлж байгаа Моаб гэж хэнийг хэлж байна гэхээр эцээ хүртэл итгэхгүй тэгээ итгэхгүйгээр зогсохгүй эсэргүүцэж байгаа хүмүүсийг хэлж байгаа гэсэн. 11절에 마치 헤엄치는 자가 헤엄치기 위해 손을 펼치는 것처럼 그 가운데서 그의 손을 펼칠 것이나 여호와께서 그의 손의 재능과 그 교만을 낮추실 것이다 그러셨습니다. За тэгээ цаашаа харах юм бол тэсэнтэй усан цэлэгт сэлхийн тулд гараа дэлгэх адилаар тэрээр дунданд гараа дэлгэнэ гэж хэлсэн. Тэгээд тэгвчдүүн омгийг нь бас эзэн бурхан яа гэхээр ном хутгаж өгнө гэж хэлсэн. 물에 빠진 사람이 막 허우적댑니다. 막 빠져나오려고. 또 수영할 줄 아는 사람이 손을 이렇게 제치면서 물에서 빠져나오려고 그러잖아요. Тэгээ усанд ингээд онцлохоор хүн яадаг лээ уснаас ядчил нөгөө сэлж чаддаг хүмүүс бол гараараа сэлэх гээд ч юм уу самардаад ч юм уу янз бүрийн байдлаар ингээд хийчихэлдэг тийм гараа хөдлөө. 그 인간적인 방법, 인간적인 자기 기술, 경험, 뭐 지식으로 빠져나오려고 애를 쓰잖아요. 근데 하나님께서 그걸 제거해 버리신다는 겁니다. Тэгээ өөрөөр хэлбэл тэр хүн магадгүй гараараа самардаж яах нь юу гэж юм гэхээр одоо хүн өөрийнхөө мэдлэгээр арга чаргаар тэ ямар нэгэн одоо бодлороо ингээ гарах гэж хичээж байна гэсэн үг байхгүй. Гэтэ тэрийг яа гэхээр бурхан харин тэрийг нь болиулна гэж хэлж.
하나님의 일을 하면서 성경대로 하지 않는 모든 것은 인본주의예요. Бурхны ажлыг хийж байгаа хэрнээ Библийн дагуу бус хийж байгаа бүхий л аргачлалууд нь болохоор чинь хүний төвтэй бодолч, хүний бодлын төвнөр хүний өөрийнхөө бодлоор хийж байгаа зүйлүүд болдог. 여러분 그것을 분명히 기억하셔야 됩니다. Тийм бол бид нэр бүгдээрээ тэрийг санаж ах хэрэгтэй. 물속에서 헤엄치는 것처럼 여러 가지 인간의 방법, 기술, 돈, 뭐 여러 가지 세력 이런 거 사용하면서 나가잖아요. 그 하나님이 Бид нэр 다 제거하세요. тэг бид нэр ялгаа байхгүй усан дотор орсон юм шиг болох үедээ бүх зүйлсүүдийг хэрэглэхийг хүсдэг. Тэ чадварыг, аргачлалыг, мөнгийг, ямар нэгэн хүчийг тэ ингээд бүх зүйлийг ингээд шаталгаа тийш гаргах гэдэг хичээдэг. Гэхдээ бурхан тэрэн дээр тэрнийг алга болгохыг хүсдэг гэдгийг санах хэрэгтэй. 인본주의를 사용하면 결정적으로 하나님이 그 사람 도와주지 않으세요. Бид нэр өөрсдийнхөө тэр хүний бодлоор тэ хүний үзлүүдийг илүү чухалчлаад байхлаар эцсийн дүгнэлтэнд нь шууд хэлэхэд бурхан тэр хүнээс гараад татдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. 제가 여러분들께 말씀드렸죠. 기도하면 몇 퍼센트 들어주신다 그랬죠, 하나님께서? Та нарт урд нь ингээ хэлжсэнтэй хэрвээ та залбирах юм бол эзэн таны залбирлыг хэдэн хувь сонсдог гэсэн мөлий. 100% 들어주십니다. 100%. 100% сонсдог. 100% сонсдог. 100% сонсноо. Амен. Таадад 빅 프로. 기도하지 않고 인본주의를 사용하면 그때부터는 하나님이 도와주지 않으세요. Харин залбирахгүйгээр өөрсдийнхөө бодлоор ч юм уу те шууд үйлдэл эхлэх юм бол тэр үеэс эзэн гараа тавьдаг гэдгийг санах хэрэгтэй. 그러면 정말 진짜 힘들어지는 겁니다. Тэгэх юм бол үнэхээр хэцүү болно. 이 모압 사람들은 마치 자기의 능력, 자기 힘으로 다 될 줄 아는 사람들이에요. За энэ дээр хэлж байгаа Моаб гэдэг хүн болохоор чинь Моаб гэдэг агуулга бол өөрийнхөө хүчээр, өөрийнхөө бодлоор ингээ үйлдээд байгаа тий ийм хүнийг хэлж байгаа гэсэн. 재능이 많아요. 할 줄 아는 게 많아요. 소질 있어요. Тэгэхээр тэгээ энэ хүн хажуугаар нас яг гэхээр чадвар ихтэй, хийх юм ихтэй. Одоо тэг янз бүрийн олон төрлөөр рүү салаалах боломж ихтэй. Ийм байгаад байдаг. 이거 하나님 일 하다가 잘 안 되면 농사나 져야 되겠다. 난 농사는 자신 있다. Магадгүй тий. За би энийг хийж чагаад болохгүй бол ч надад би ч гэсэн энийг ч бас хийх боломжтой дөө. Надад бас ийм ч чадвар байгаа дөө гэд ингээд байдаг. 교회 하다가 잘 안 되면은 장사나 해야 되겠다. Тэгээ одоо чуулганд явж байгаа цулааны ажил хийж чад ч юм уу. За болохоо ч юм бол ядаж 8 хийдөө гэдэг ингээд. 한국에 나가서 일해서 돈 벌어야 되겠다. Тэгээ болохгүй бол солонгосчууд ажил хийдөө. 그런 마음 있으세요? 그런 마음이 있으면 시작도 하지 말아야 됩니다. Хэрвээ танд магадгүй за энэ болохгүй бол ингэндэ гэсэн ийм бодол хэрэг байх юм бол анханасаа угаасаа эхэлсэнд хэрэггүй. эхлэхгүйсэн дэр. 뒤의 것은 잊어버리고 가야 되는 겁니다.
뒤에 것이요. 뒤에 있는 것은 다 잊어버리고 가야 돼요. 네네. Тийм болохоор бид нэр явах гэж байгаа бол ардаа байгаа зүйлсүүдийг орхиод явах хэрэгтэй. Мартаад явах хэрэгтэй. Ард үлдчихэж 제자, зүйлс. 제자들이 예수님을 쫓아갈 때 어떻게 쫓아갔죠? Мгм. Элч нар одоо нэг орхиолоо зүйлсийг яаж орхисон бэлээ? Эзний дагахтаа. 그물과 배를 다 버리고 예수님 쫓아갔습니다. Тэд нэр болохоор чинь одоо анх эзэн дуудаад намайг дагах үед нь өөртөө торыг орхисон, бас завиа орхисон, тэгээ явсан. 아니, 나 그물과 배를 왜 버리냐, 그거 나중에 어떻게 될지 모르는데 그거 버리면 안 되는 거 아니냐? 어떻게 생각하세요? Магадгүй тий энэ ч одоо энэ хүний дагаа явж идэл дараад нь юу болохыг чи яахыг ч мэдэхгүй юм чинь энэ тормор ингээ орхиж болж байгаа юм уу гэд ингээ бодож бас болно тий. Та нар юу гэж бодож байна? 그물과 배를 버리지 않으면 하나님이 도와주지 않으세요. Гэхдээ тэдгээр зүйлсүүдийг зүгээр өстө ард нь үлдээгээд орохгүй бол нас тусламжийг авна гэж санах хэрэггүй. 모압은 교만한 사람들입니다. Энэ дээр гарч байгаа Моаб гэдэг одоо энэ агуулга бол одоо эзний өмнө тий найдах зүйл ихтэй буюу бардам одоо байдалтай энэ хүмүүс хэлж байгаа. 교만한 사람은 하나님께서 도와주지 않으세요. Тэгээ бардам тий найдах зүйл ихтэй энэ хүмүүсийг эзэн гар сунгадаггүй. 모압 사람들 아주 그 높고 견고한 성벽 그런 거 쌓고 거기서 잘 살고 있는데 하나님께서 그거 다 무너뜨리신다는 겁니다. Тэгээ Моабууд одоо энэ дээр орж байгаа Моаб хүмүүс маш тийм өндөр тий тансаг ийм зүйлсүүд ингээ амьдраад өөрсдөө хэмиг хийж байгаа гэдэг утгаар нь ингээ хэлж байгаа. Гэтэ бурхны хувьд тэднэрт тусламжийн гараа сонгож гэнэ үгээ харах юм бол үгүй. 우리가 예수 그리스도의 세계는 잔치집과 같아요. 잔치집, 예, 그 결혼 예식과 같은 잔치집과 같은 곳입니다. 예수님의 세계는. 잔치집, 네네. 얘기해 주세요. 예수 그리스도의 세계는 잔치집과 같다. Тэгээ бидний эзний одоо тэр ертөнцтэй итгэлийн энэ ертөнц болохоор чинь хурмын найран дээр байгаа гэр шиг ийм гэж ойлгож байна. найр хийж байгаа гэр шиг. 하나님께서 시온산 위에 잔치를 베풀어 주신다 그랬잖아요. Тэгээ бурхан цаг дээд агуулга дээр болохоор чинь эзэн Сион уулан дээр найрыг хийх болно гэж хэлсэн тий. 거기에는 기름진 음식도 있고 포도주도 있고 정말 기쁨의 잔치가 하나님이 기쁨의 잔치를 베풀어 주세요. Тэгээ тэн дотор тэр гэрт юу аа гэсэн чинь маш ингээ тий тарган мах байгаа гэсэн маш амттай хоолууд байгаа гэсэн удаан дарсан одоо дарс ч гэсэн байгаа гэсэн буюу бурхан бүх зүйлийг хэмжээ бэлтгэсэн байгаа гэсэн. 모든 수치와 부끄러움 다 제거해 주시고 눈의 눈물도 다 씻어 주십니다. За тэгээ тэнд болохоор чинь бүх ичгүүрүүдийг тий одоо айдсуудыг надаас ингээ холдуулаад тэгээ бас яг үлээр нүд болгоны буюу нулимсуудын гэсэн арчин нулимс байхгүй гэж хэлсэн. 우리가 그분을 기다렸더니 과연 그분이 우리를 구원해 주셨다. 찬송 부르잖아요. За тэгэнгუта тэдчээ юу дуулчих гэвэл тэгсэн тий хүмүүс дуулахдаа бид нэр түүнийг хүлээж ирсэн юм аа. Энэ бол бидний бурхан шүү. Тэгээ тэр бид түүнийг хүлээж авахд тэр бидэн дээр ирлээ, аварлаа гэдэг ингээд дуулцгаанаа гэж хэлсэн. 네. 잠깐 쉬었다 갈까요?
За хэдүүлээ түр амарч байгаа буцаагаад байгаа юм. 네, 10분씩. За хэдүүлээ 26 дугаар бүлгээр орж байгаа. 네. 26장은 25장에 이어서 여기도 하나님을 찬송하는 찬송장입니다. За 26 дугаар бүлэг бас мөн ялгаагүй 25 дугаар бүлгийн үргэлжлэл гэж ойлгож болно. Мөн магтаал талархлын ийм агуулга гарч байгаа. 네, 1절부터 7절까지 하나님께서 구원의 성곽을 세워주신다고 말씀하셨습니다. 네. 1-ээс 7 дугаар ишлэлийг харах юм бол 1-ээс 7 дугаар ишлэл дээр бидний эзэн бурхан авралын юм цайзыг босгож өгөх талаар ярьж байгаа. 1절부터 7절까지 누가 좀 읽어주시겠어요? За хэн нэг нь 1-ээс 7 дугаар ишлэл хүртэл уншиж өгөө. За тэр өдөр Юдагийн нутагт энэ дуу дуулагдана. Бидэнд хүчрхэг хот байна. Аврагт зориулан тэрээр хэрэм бэхлэлт босгожээ. Үүд хаалгааны итгэмжит байдлыг сахигч зөвхт үндэснийг оруул. Танд итгэдгийн улмаас санаа бат хүмүүнийг та амрын амар байлгана. Эзэнд өөрт итгэх түн. Учир нь эзэн бурхан дотор мөнхийн хад бий. Өндөрт залрагчдыг тэрээр номхотгож халдашгүй хотыг доройтуулан газарт унган шороонд шиднэ. Түүнийг зүдрэгсэд ядуусын хүл гიშгэлж дэвслэнэ. Зөвхт шударгын зам нь чих шулуун ажээ. Аяа зөвхт нэгнээ. Зөвхт хүний замыг тэгшхэн тавиач. 아멘. 네. 그날에 유다 땅에서 이 노래를 부를 것이다 말했습니다. Тэгээд энэ дээр гэсэнтэй нэг дээр харах юм бол тэр өдөр Юдагийн нутагт энэ дуу дуулнаа гэж хэлсэн. 우리에게 견고한 성이 있다. 네. Биднээс тийм бат бөх хүч хот байна гэж дуулна гэсэн. 이 성은 앞으로 한 100년 뒤에 앞으로 한 100년 뒤에 이스라엘 백성이 바빌로니아 포로 70년 생활을 마치고 돌아와서 세우는 새 예루살렘 성을 말해요. За энэ дээр дуулж байгаа бидэнд хүчрэг хот байна гэж дуулж байгаа энэ дуу болохоор чинь одоо энэ дуулаж байгаа цаг үеэсээ 100 жилийн дараа босгогдсон ийм одоо хотын талаарх дууг дуулж байгаа гэсэн. Өөрөөр хэлэх юм бол Израильчууд Вавилон руу очиод тийч 70 жил ингээд боолчлогдсон тий. Тэр Вавилон руу очиод боолчлогдоод буцаж ирснийхээ дараа байгуулагдсан хотын талаар дуулж байгаа гэсэн үг. 영적으로는 여기 보니까 여호와께서 구원으로 성벽과 외벽을 쌓으신다고 말했어요. За тэгэхээр бид нэр сүнслэгээр харин нэг сүнслэг утгаар хүлээж авах юм бол эзэн авралаараа ханыг болон бэхлэлтийг ингээ босгоно гэж хэлсэн. 구원의 확실성을 말해요. 우리의 구원은 아주 견고하다, 확실하다. Одоо өөрөөр хэлэх юм бол сүнслэг талаар хүлээж авлаа гэхэд эзний аврал гэдэг зүйл бол тэр хэмжээний тодорхой бөгөөд бат бөх юм аа гэсэн агуулгыг ингээд бас хэлж өгч байна. 여러분 생각은 어떠세요? 우리의 구원은 확실합니까? 확실한 건가요? 확실하지 않은 건가요? Та нар маань юу гэж бодож байна? Таны авагдсан байгаа авралт тань тэр тодорхой зүйл үү эсвэл тодорхой бус зүйл үү? 우리의 구원은 확실하다고 생각하시는 분 손 들어보세요. За таны авралт нь
тий тодорхой бодтой бат найдвартай гэж бодож байгаа хүн байвал тэгж бодож байгаа хүмүүс нь гараа өргөх үү? 예수 믿으면 구원 받는다. 그거 확실하다. 그 생각하시는 분. Эзэнд итгэх юм бол Есүст итгэхэд үнэхээр аврал авна. Энэ аврал бол бодтой зүйлээ гэж бодож байгаа хүмүүс гараа өргөх үү? Амен. 네, 확실한 거죠? тодорхой 아니다. тий? 그렇지 않을 수도 있다. 이게 магадгүй 아예 우리가 죄를 짓다가 죽을 수도 있고 이게 좀 불완전할 수도 있다. 고 생각하시는 분 계세요? магадгүй тий. За яг л баттай хэлж мэдэхгүй байна гэдэг ч юм уу. Эсвэл би тий сул дорой учраас магадгүй гэм үлдчихэд ингээ өгөхөйч өгүүлэхгүй тий. Тэгэхээр одоо яг ингээ баттай бол одоохондоо мэдэхгүй байна гэж байгаа хүн байж болно шүү дээ тий. Тэр тийм хүн бас байвал бас гараа өргөж болно. 그렇다고 또 믿는 사람들도 있습니다. 그렇다고 믿는 교회가 있어요. Тэгж одоо бас итгэдэг чуулган ч гэсэн байдаг. Тэгж итгэдэг хүмүүс байдаг. Би итгэлийг авсан ч гэсэндээ гэм үлдээд байвал авралч нь авагдчих шүү. 그렇게 주장하고 믿는 분들을 알미니안주의라 그래요. 알미니안주의. Армениан. 네. Армян үзэлтнүүдийн тий? Армян үзэлтнүүд гэж. 알미니안주의를 따라가는 교회는 감리교하고 천주교입니다. Ийм армян үзэлтнүүд гэдэг нь болохоор католикууд юм биш тий? 구원이 하나님에게 있는 게 아니라 구원이 사람에게 달려 있는 거예요. Энэ тэдний үзлээр харах юм бол ийм аврал гэдэг зүйл нь бурханд байгаа биш. Бурханаас шалтгаалгүй аврал гэдэг зүйл нь хүнд байгаа буюу хүнээс шалтгаална гэж үздэг. 내가 믿고 싶으면 믿고 싶지 않으면 믿지 않는다. Тэдний юу гэхээр би итгэмээр бол итгэнэ. Итгэмээргүй бол итгэхгүй байна гэж үздэг. 믿음이 그런 건가요? Тэгвэл итгэл гэдэг зүйлийн талаар бодож үзэх юм бол тэгж одоо явж болох зүйл үү? 믿음은 하나님께서 일방적으로 우리에게 주시는 겁니다. 이тгэл гэдэг зүйлийг бурхан биднэрт те маш энгийнээр өгсөн зүйл. 하나님 주시는 구원을 거부할 수 있나요, 우리가? 거절할 수 있나요? тэгвэл бурхан биднэрт энгийнээр итгэл гэдэг зүйлийг өгч дээ. Тэгэх юм бол таны зүгээс бурхан танд итгэлийг өгөхөд нь тэрийг та ингээд татгалзаж болох уу? Татгалзаж чадах уу? татгалзаж болно гэж. 로마서 8장 35절부터 38절 한번 읽어보시겠어요? 자, 인기 히들레 흰내구는 로마서 8장 35절 38절. 네. 흰내구훈 Ром номны 8 дугаар бүлгийн 35-аас 38-ыг үзүүлж өгөөрэй. Ром номны 8 дугаар бүлгийн 35-аас 38. 이거 보세요. 연설에. яг нэг уншиж өгөөрэй. 35-аас 38. За 35-аас 38. Хэн бидний Христийн хайраас салгах юм бэ? Гамшгүй, шахалтуу, хавчилгуу, өлсгөлнүү, нүцгэрлүү, аюулуу, илдүү. Таны төлөө бид бүхэл өдөржингөө хядуулжээ. Надлагдах хон мэтээр бид тооцогдчихъя гэж бичигдсэн байдаг. Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг. Түүгээр дамжуулан бүрэн ялдаг. Учир нь өхөлч, аймч, тэнгэр элч нарч, эрх баригчдч, өнөөгийн ямсч, эрх ямсч, хүчч, өндөрч, гүнж, өөр ямар ч бүтээл бидний эзэн Христийн доторх Бурхны хайраас биднийг салгаж чадахгүй гэдэг би бат итгэлтэй байна. Амен. 네. 그리스도의 사랑에서 우리 끊을 수 없다 그러셨습니다. За энэ дээр харах юм бол таныг хайрлаж байгаа Христийн хайраас
таслагдах боломжгүй, таслагдаж чадахгүй хэн ч таслахгүй гэсэн тийм. 하나님의 사랑을 우리가 거절할 수 없어요. Бурхны хайрыг бид нар ингээд татгалзаж ингэж чадахгүй. 하나님의 구원은 일방적이세요. 우리하고 상의하거나 우리의 동의를 필요로 하지 않으세요. За яагаад тэгэхээр Бурхны надад намайг хайрлаж байгаа Бурхны хайр, таныг хайрлаж байгаа Бурхны хайр болохоор тийм бидний юм уу зөвшөөрлийг авдаггүй. Тэгээ би ингэж намайг хайрламаар сонгомоор наач зөвшөөрөх өгдөггүй. 우리의 구원은 견고한 성과 같습니다. Харин бид нэр өгөгдсөн тэр аврал гэдэг зүйл болохоор чинь яг л тийм бат хэрэм сайз шиг. 너희는 성문을 열어서 믿음을 지킨 의로운 백성이 들어오게 하여라 말했습니다. За энэ дээр ингэсэн тийм та нар Исаи ном дээр та нар хотынхаа үүдийг нээ тэгээд итгэлээ хамгаалсан зөвхт ард түмнийг дотор оруул гэж ингэсэн. 문은 어떻게 열죠? Хаалгыг яаж онгоолодог вэ? 복음을 영접해야죠. Хаалга нээн гэдэг нь юу гэж хэлж байгаа юм бэ? Нөгөө сайн мэдээг хүлээж авах гэсэн үг. 또 복음을 가서 전해줘야죠. Тэгээд бид нэр хаалга нээн нэгднээс очоод одоо нэг сайн мэдээг дамжуулна гэсэн үг. 계시록 3장 20절에서는 문 밖에서 두드리고 계신다 그러셨잖아요, 예수님께서. Эзэн Есүс болохоор илчлэл 3-ын 20 дээр харах юм бол хаалганы гадаа зогсоод тогсож байна гэж хэлдэг тийм. 믿음을 지킨 의로운 백성들이 그리로 들어가는 겁니다. Тэгэхээр тэрнэр хаалга хэн нээдэг вэ гэхээр итгэлээ цагж байгаа зөвхөн ард түмэн нээдэг. 믿음이 뭔가요? 믿음. Итгэл гэж яг юу вэ? 믿음이라고 하는 것은 무엇인가? Итгэлийн талаар та юу гэж бодож байна? Итгэл гэж яг юу вэ? 여러분 친구분들이 야, 너 교회 다니고 예수 믿잖아. 믿음이 뭐야? 물어보시면 믿음의 정의를 뭐라고 설명해 주실 건가요? Магадгүй таны нэг найз чинь нөгөө тий тань дээр ирсэн ээ. Өш чи нэр цуглаан молонд яваад байдаг үстэй. Итгэн гэдэг энэ итгэл чи яг итгэл гэж яг юу хэлээд байгаа юм ингээ асуух юм бол та итгэл гэдэг зүйлийг тодорхойлт юу гэж хэлэх вэ? 여러분 조직 신학에서 믿음의 정의를 배우셨는지 모르겠지만 믿음이라고 하는 것은 믿음이란 하나님의 말씀을 마음으로 믿고 몸으로 순종하는 것을 믿음이라 그럽니다. За мэдээж хэрэг та нар маань одоо Христтэй онол дээр те театр дээр үзэж байгаа хэлтэй. Гэхдээ яг харах юм бол итгэл гэдэг зүйл гэдэг нь Бурхны үгийг сэтгэлээр итгээд итгэж хүлээж аваад биеэрээ дагаж дуулууртай үйл дагахыг хэлж байна. 하나님의 말씀을 마음으로 믿고 몸으로 순종하는 것을 믿음이라고 한다. 네. Итгэл гэдэг зүйл нь Бурхны үгийг дахин хэлье. Бурхны үгийг сэтгэлдээ итгэж хүлээж аваад түүнийгээ дуулууртай дагаж байгаа байдлыг итгэл гэж хэлдэг. 한마디로 말하면 예수 그리스도죠. Нэг үгээр хэлэх юм бол энэ бол Иесус Христ. 두 마디로 말하면 십자가와 부활입니다. За хоёр үгээр тайлбарлая гэх юм бол энэ бол загалмай ба амьлалт. 믿음의 정의는 확실해진 거죠. Тэгэхээр
одоо ингээ арах юм бол итгэл гэдэг зүйлийн тодорхойлолтыг та ингээ тодорхой ойлголоо тийм. 3절에 주께서 그의 마음이 주께 머무는 자를 평강의 평강으로 지키시니 이는 그가 주님을 의지하기 때문이다 그랬습니다. 3-р 25-ын Исая 25-ын 3-ыг харах юм бол ингэсэн санаа бат хүмүүсийг бурхан амрын амар байлгана гэж хэлсэн. Яагаад гэвэл тэд нэр түүнд итгэсэн юм аа гэж хэлсэн. 몽골 성경에는 뭐라고 되어 있나요? 그 부분에 마음이 주께 머무는 자라고 되어 있나요? 네. 예. 마음이 경건한 그렇죠. 마음이 경건한 사람들의 이렇게 되어 있어요. 마음이 경건한 사람들을 하나님께서 평강의 평강을 평강의 평강으로 이렇게 있게 하실 거고 마음이 주께 머무는 자라는 뜻이에요. 마음이 하나님께 항상 머무는 사람, 가 있는 사람, 하나님께서 평강의 평강을 주신다는 것입니다. За энэ 3 дээр гарч байгаа Монгол Библиэлд болохоор хэдүүлэнд нь санаа бат гэсэн байгаа байхгүй санаа бат хүмүүнийг гэсэн байна те энэ хэлж байгаа санаа бат гэдэг утга болохоор чинь сэтгэлээ эзэн бурхантай тэгээ эзэн бурхан руу үргэлж хандуулдаг сэтгэлээ эзэн бурхан руу хандуулахдаа ямар нэгэн эргэлзээгүйгээр бат шулуугаар хандуулдаг хүн гэсэн утгатай юм. Тийм үнийг амрын ойлгоно. 마음이 어디가 있나요? сэтгэл нь таны сэтгэл хаана явж байгаа вэ? 또 마음이 견고해야 돼요. бас бидний сэтгэл зүрх бас бат байх хэрэгтэй гэсэн тийм. 에스겔서에서는 마음이 견고하지 않은 사람을 그 몸을 파는 여자와 같다고 말씀하셨어요. Тэгээ бас Изекэл номыг харах юм бол энийг хэрвээ сэтгэл зүрх ингээ бат бүхтэй нэг талд нэг ингээ бат зогсохгүй байгаад байгаа байвал энийг Изекэл номд юу гэж зөвлөсөн бэ гэхээр одоо ийш тийш холбоод байгаа эмэгтэй хүнтэй зөвлөсөн байдаг. 예수님께서 제자들에게 물으셨죠. 너희들은 나를 누구라고 생각하느냐? 누구라고 믿느냐? 물어보셨죠. Эзэн Иесус нэг удаа өөрийнхөө дагалдагчдаас асуусан те дагалдагч нараас та нар намайг ер нь хэн гэж боддгийм бэ гэж асуусан. 근데 베드로가 예, 주님은 그리스도시고 살아계신 하나님의 아들이십니다. 예, 마태복음 56장 18절에 말했죠. Тэгээд эзэн үсэн гэхээр Петр үсэн гэхээр Матай 16-гийн 18 дээр тэгсэн те. Та бол Христтэй. Та бол амьд бурхны хүү гэж хэлсэн. 그러니까 예수님께서 기뻐하시면서 야 시몬의 아들아 네 이름을 반석이라고 부를 것이다 그러셨죠. Тэгсэн чинь эзэн Иесус түүнийг сонсоод маш баярлсан те. Баярлаад Симоны хүү гэж хэлсэн те. Чамайг одноос хад гэж дуудана гэж хэлсэн. 반석이라고 하는 단어가 페트라예요. 페트라. Энэ хатан одоо хад гэдэг үг л Петра гэж байдаг юм байна. 그게 베드로입니다. 베드로. Гэтэ тэр болохоор Петрийг одоо Петр гэж хүлээж авч байгаа тий. Петр. 몽골에서는 베드로 뭐라고 부르죠? Петр. 페트르. Петр. 미국이나 영국에서는 피터라고 부르요. 피터. 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 Одоо нэг Петр гэдэг нэрүүдийг одоо манайхан Монгол бид нар болохоор чинь Петр гэдэг шүү дээ. Америкт ч юм уу, тэ Англид ч юм уу тэд нар болохоор Педро гэдэг гинэ. 한국에서는 베드로라고 그러고요. Солонгослоор болохоор Педро гэдэг.
베드로라고 하는 뜻이 피터라고 하는 뜻이 반석이라는 뜻이에요. 페트라라는 반석. За энэ Петр гэдэг үгнээс те яг орон орондынхаа хэлээр орчуулахлаар Петр, Пито гэж янз бүр байгаа боловч яг үүндээ бол хадан одоо суур гэсэн утгатай ийм үг байна. Петра гэдэг. 이 반석이라고 하는 것은 깨달은 진리, 확실히 바로 깨달은 진리를 말해요. Энэ хадан суур, энэ Петра гэдэг үг шүү дээ. Хадан суур гэдэг энэ утга болохоор чинь юу гэсэн утгатай лээ? Ухаарсан үнэн гэсэн утгатай. 성경을 확실하게 바로 바른 진리를 확실하게 배워야 돼요. Бид ч гэсэн ялгаа байхгүй энэ Библийг тодорхойгоор яг ингээд зөвөөр нь сурах хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй. 그래야지 우리가 견고해질 수 있습니다. Тэгжээж бидний итгэл бат бөх гэдэг зүйл яригдана. 성경을 잘 배울 수 있다고 하면 그게 가장 큰 복이라고 할 수 있어요. Тэгээ Библийг та магадгүй яг зөвөөр нь сурах боломж танд олдож байна гэвэл энэ нь таны хувьд өгөгдөж байгаа асар том ёроол гэдгийг санах хэрэгтэй. 믿음이 견고한 성도가 하나님을 바로 의지할 수 있습니다. Тэгжээ итгэл нь бат бөх байдаг итгэгч яадаг гэхээр эзэн бурхан руу торохгүйгээр ханддаг. 이는 그가 주님을 의지하기 때문이다. 그러셨어요. 3절 마지막에. 3 дээр нь хэлсэн те 3 дээр болохоор юу гэхээр тэр санаа бат хүмүүсийг бурхан амрын амар байлгадаг. Яагаад тэр хүмүүсийг бурхан амрын амар байлгадаг вэ гэсэн чинь манай дээр болохоор эхний хэсэгт нэлж байхгүй. Тэд нэр эзэн итгэлээрээ бат найддаг учраас юм аа гэж хэлсэн. 4절에 너희는 영원토록 여호와를 의지하여라. 여호와는 영원한 반석이시기 때문이다. 그러셨습니다. 4 дээр бас хэлсэн те. Та нар эзэнт үрд итгэж найдарэ гэж хэлсэн. Тэг яагаад гэвэл эзэн бурхан чинь одоо мөнхийн хад юм шүү гэж хэлсэн. 하나님은 영원한 반석이세요. Амен. Эзэн бурхан бол мөнхийн тэр хад байна. 하나님은 뭐 이랬다 저랬다 그러지 않으십니다. Тэгээ бидний бурхан те нааш цаашаа аль ингэсэн тэгсэн гэд ингээд хөлбөрөөд байдаггүй. 사람은 배신을 잘해요. Хүн яг үнэндээ уралт гэдэг зүйлийг маш сайн хийдэг. 사람은 원래 배신을 잘하는 거예요. 원래 배신을 잘하는 겁니다. Угаасаа бүр одоо үүсгэсээ ахуулаад тийм байсан. Хүн гэдэг. 아담이 배신했죠. Адам урвсан шүү дээ тий. 하나님하고 약속을 했는데 계약을 맺었는데 배신했습니다. Тэрээр анх бурхантай гэрээ хийсэн. Бурханы өмнө амлалт хийсэн гэсэн. Гэхдээ тэр тэрнийг зөвшөөрсөн. 그 하와가 배신한 거지 왜 아담이 배신한 겁니까? Гэтэ бид нар бодохдоо гэж боддог. Үгүй Адам биш Ева ихлэ зөрчсөн шүү дээ. Тэгээ ягаад Адам зөрчиж авчихсан бэ гэж боддог. 하와가 배신했어도 그 다 아담이 다 책임져야 돼요. 아담이 다 책임지는 겁니다. Яагаад л яг Ева хийсэн байлаа ч гэсэндээ хариуцлагыг нь хэн өргөсдөг л Адам өргөсдөг. 우리는 아담의 후손이기 때문에 우리 속에는 이 배신의 그 DNA가 다 들어 있어요. Тэгээ бид нэр одоо энэ Адам гэж ярьж байгаа Адамын юу штэ Адамын үр удам гэдэг утгаараа бидний дотор ч гэсэндээ Адамын DNA буюу Адамын одоо тий тэр удамшил явж л байгаа. 이제는 배신하면 안 됩니다. Гэхдээ бид нэр
одооноос яах вэ гэхээр тийм одоо уруулт гэдэг зүйлийг тий байлгаж болохгүй. 성도들 가운데 배신한 사람이 있을 수 있습니다. Тэгээ магадгүй эзнийг дагаад явж байгаа итгэвч гэж хэлж байгаа хүмүүс дотроос тий ийм одоо уруултын шинж чанарууд илэрч болно. Илэрч магадгүй. 그런 일은 낙심하시면 안 돼요. Гэтэ тэглээгээ та юу гэдгийг одоо урам хуурч болохгүй. 언제든지 누구나 배신할 수 있다 생각하고 있어야 돼요. Харин та юу гэж бодож явах хэрэгтэй гэхээр бид нар дотроо юу гэж бодож явах хэрэгтэй гэхээр хинч хизээч уруулж магадгүй гэдгийг бодож явах хэрэгтэй. 예수님은 배신당하지 않았습니까? Бидний эзэн Есүс хүртэл бүр уруултыг мэдэрсэн шүү дээ тий. Уруултанд өртсөн хүн байгаа. 가룟 유다는 예수님 팔아먹었어요. 제자가. Шавин шүү дээ тий. Юдас чинь. Гэтэ Юдас түүнийг зарцсан. 그럼 나머지 다른 제자들은 예수님 배신 안 했나요? 배반 안 했나요? Тэгвэл ганцхан Юдас л Иесусыг ингээд одоо Иесус сурсан гэж юу? Бусад 다, шавнар зүгээр хэлсэн гэж юу? 다 배반해가지고 다 달아났습니다. 도망쳤습니다. Үнэндээ бүгдээрээ Иесусээс урвсан. Бүгдээрээ Иесусыг хаяад зутаацсан. 그런데 우리는 나는 배신당하지 말아야지. 우리는 배신한 사람 없을 것 같아요. Гэтэ бид нар магадгүй бид нар болохоор ихэнхдээ тэгж бодох гэдэг. Өнөөдөр би нэг хүмүүсний хууртуудад авахгүй ах уу гэдэг чи өнөөдөр намайг одоо надаас урах хүн байхгүй хаа гэж бодох гэдэг. 누가 배신하죠? Гэтэ тэгвэл хэн танаас урдаг лээ? 내가 믿는 사람이 배신해요. Гэтэл яг үнэндээ таны хамгийн их найддаг хүн танаас урвдаг. 그러니까 사람은 사랑의 대상이지 믿음의 대상이 아니에요. Тийм учраас бид нар санах хэрэгтэй зүйл нь хүн бол яадаг гэхээр хайрлуулахын төлөө төрсөн болохоос биш итгэл таахын төлөө төрөөгүй гэдэг санах хэрэгтэй. 하나님만 의지하고 나가셔야 됩니다. Харин бид нар итгэлийг хаан даалгах, итгэлийг хэн даах вэ гэхээр бурхан даа. Тэгэхээр бид нар итгэлээ бурхан дээр таах хэрэгтэй. 여호와는 영원한 반석이시다. Амен. Бидний бурхан бол мөнхөд хад байна гэсэн. 아멘. 5절에 하나님께서 저 높은 곳에 사는 자를 낮추시고 높이 솟은 성을 헐어 땅에 엎으신다는 거예요. За 26-гийн 5 дээр бурхан ингэж хэлсэн. Өндөрт залрагчдыг тэрээр номхотх нь халташгүй мэт хот байж болно. Гэтэ тэрийг бурхан газар руу төмөрнө гэж хэлсэн. 교만해지고 높아진 세력 하나님이 다 낮추십니다. Тэгээ энэ үслээр өндөрсөөд хөшөөд хатураад бардамнаад байх юм бол бурхан тэрийг бүгдийг ингээд дарж өгнө гэж хэлсэн. 6절에 발이 그것을 밟을 것이니 곧 억압받는 자의 발과 가난한 자의 발걸음이다 말씀하셨습니다. Тэгээд 6 дээр үсгэлээрээ тэр өндөрч байгаа хүмүүсийг хэн гიშгэлэх вэ гэсэн чинь тэднийг зүдрэгсэн хүмүүс, ядуу хүмүүс тэднэр дээр ингээд гიშгэлээд гарнаа гэж хэлсэн. 억압받는 자와 가난한 자는 성도를 가르쳐요. Энэ дээр хэлж байгаа зүдрэгсэд болон ядуус гэж хэлж байгаа энэ агуулга бол итгэгч нарыг хэлж байгаа гэсэн. 하나님께서 성도들에게 권세를 주셔가지고 이 교만한 세력들을 다 발로 밟도록 하시는 겁니다. Эзэн бурхан өөрийн итгэгч нартай өөрийн хүмүүстэй эрх мэдлийг өгөөд эзнээс эрх мэдлийг авсан тэдгээр хүмүүс яах вэ гэхээр тэр өндөрч байгаа эрх хүч рүү хүчний дээгүүр гიშгэлэх болно гэж хэлсэн. Гიშгэлээд гарна гэж хэлсэн. 7절에 의인의 길은 바름으로 올바르신 주께서 의인의 길을 평탄케 하신다 그러셨습니다.
За тэгээд 7 дугаар ишлэл дээр болохоор зөвхт шударгын зам нь чигч шулуун байдаг. Тэгээд зөвхт нэгэн зөв хүний замыг тэгшхэн болгоно гэж хэлсэн. 의인의 길은 하나님께서 붙들어 주세요. 견고하게 되어 있습니다. За тэгээд зөвхт шударга хүн гэдэг хүний алхах замыг нь бурхан бат бөх байлгаж өгдөг. 네, 그리고 8절부터 12절 좀 읽어주시겠어요? За 8절부터 тэгээд хэн 12절. нэгэн хүн 8-аас 12 дугаар ишлэгийг уншчих уу? (8-аас 12 дугаар ишлэл. 네, Исая 읽어보- 26-ийн 8-аас 12. 그래. За би уншаацсан. Эзэмийн таны шүүлтийн замаар алхахдаа бид таныг хүсэн хүлээн. Таны нэр тэрж байтугай таны дурсамж бол бидний сэтгэлийн хүсэл болоо. Шөнөөр миний таныг хүсэмжлэн үнэхээр миний хүсэмж өөрийн дотор таныг шургуу эрэлхийлнэ. Дэлхий таны шүүлтийг эдлэх үед ертөнцийн суугчид зөв явдал суралцсан. Нүгэлтийн инрэл хайрыг үзвч зөв явдлыг сурдаггүй. Зөв шударган газар тэрээр буруу гүйлдэв. Эзний цог жавхлан мэдрэгддэггүй. Эзэн таны мотор өргөгдөвч тэд үзэгддэггүй. Та хүмүүсийн төлөөх өөрийн зүтгэлийг тэдэнд харуулж тэднийг хичээгээч. Үнэхээр таны дайснуудыг гал залгина. Эзэн та мөн бидний төлөө бүх үйлсийг минь бүтээсэн учраас та бидний төлөө инхийг тогтоо. 아멘. 네. 8절에 보니까 여호와시여 주께서 심판의 길에서 우리가 주님을 기다린다고 말하고 있습니다. За 8 дугаар зүйлийн эхний хэсгийг харах юм бол тэгсэн тийм эзэн минь бид нар шүүлтийн зам дээр таныг хүлээж байна гэж ингэж хэлсэн. 심판의 길은 환란입니다. 환란이 온 거예요. Тэгээ шүүлтийн зам гэж хэлж байгаа энэ агуулга бол одоо зовлон асуудал донд байгаа зам гэсэн утга. 환란이 오면 성도는 하나님을 찾아요. 하나님을 기다려요. Тэгээ зовлон ямар нэгэн асуудалд орох үед итгэвч хүн яадаг вүлээ? Тэр байдал дотроо эзнийгээ хүлээдэг. 9절에 내 영혼이 밤에 주님을 사모한다 말했습니다. За цааш нь 9 дугаар ишлэгийг харах юм бол тэгсэн тийм миний сүнс шүн ч гэсэндээ эзнийг эрэлхийлдэг гэж хэлсэн. 이 밤은 뭔가요? Энэ дээр орчин шүн гэдэг ямар агуулга вэ? 이 밤도 환란의 밤입니다. Энэ шүн гэдэг агуулга нь болохоор чинь мөн ялгаагүй асуудал зовлон дондох шүн гэсэн утгатай. 성도에게 찾아오는 가장 큰 그 시련, 환란은 무엇일까요? Итгэвч хүний хувьд түүн рүү ирдэг хамгийн том асуудал болдог, хамгийн том зовлон болдог зүйл нь юу вэ? 주머니에 돈이 떨어지는 건가요? Карманд мөнгө чинь дуусах тэр байдал гэж байдлаа. 교인이 배반하는 걸까요? Чуулгантай хүн таныг одоо тий танаас уруух тэр байдлаа. 이사야 40 이사야 59장 2절에 보면 이사야 59장 2절 한번 보시겠어요? Сая 59-ийн 2 дугаар эшлэлийг үзлээ. Сая 59-ийн 2-ыг харах юм бол 저 읽을까요, 목사님? 네, 읽어주세요. 네. 59장 Тэгээд 2절. 59-ийн 2 харин хилэнц чинь та нарыг бурхнаас сагцуулан нүглүүд чинь түүний нүрийг та нараас даалталжээ. Тиймээс тэр сонсдоггүй гэсэн. 네. 하나님께서 손이 짧아 구원하지 못하시는 것도 아니고 귀가 어두워서 듣지 못하시는 것도 아니다. 너희
죄가 하나님과 너희 사이를 막았다는 거예요. За тэгээ эзэн бурхан тэр туслахгүй байгаа шалтгаан нь гар нь богинохон учраас биш. Эзэн таны үгийг сонсохгүй байгаа шалтгаан нь эзний чихэн одоо тэ сонсохгүй байгаа хэрэгсээ биш. Харин эзэн ба та хоёрын хоорондох тэр зайг юу бүгэлчээд юу хаачаад байгааг ингээд тэр бол таны хилэнц буюу таны нүгэл гэж хэлсэн. 너희 죄가 그분의 얼굴을 가려 너희에게서 그분이 듣지 않으시는 것이다. 하나님이 얼굴을 가리셨다는 거예요. Чиний одоо гэсэндээ чиний хилэнц чинь чиний нүгэл чинь өмнөхий чинь ингээд одоо халахлаад байна гэж хэлсэн тийм. Эзэн түүнээс чинь болоод нүрээ халахалсан байна гэж хэлсэн. 얼굴을 가렸다는 게 뭔가요? Нүрийг халахлна гэдэг нь юу гэлж байгаа вэ? 하나님께서 은혜를 싹 걷어가시는 거예요. Энэ юу болохоор нүрээ халахлна гэдэг нь болохоор чинь эзнээс өвдчихсэн тэр ивэлүүд нь буцаад татагдана гэсэн. 아니 전에는 예배당에 가기만 해도 은혜가 되고 성경을 읽기만 해도 은혜가 되고 말씀을 듣고 기도하면 은혜가 됐었는데 은혜가 없어졌어요. 은혜가 사라졌어요. Магадгүй те урд нь та гэд дууд холгонд эзний өргөөрөө алхах холгонд очоод зөвхөн залбирах холгонд л те маш хийвэл аваал те энийг ингээ мэдрээд ингэдэг байсан бол нэг л мэдсэн чинь тэрэнд ингээ мэддэхээ болцсон ч юм уу те ийм байвал яах вэ? 성도에게 특히 우리 그 하나님의 일을 하는 사람에게 하나님의 징계는 그 은혜를 걷어가시는 겁니다. Итгэгч хүн болон ялангуяа эзний ажлыг хийж байгаа хүмүүсийн хувьд одоо шийтгэл нь сахилга одоо тэр анхааруул эзнээс ирж байгаа шийтгэл тэр сахилга бат гэдэг зүйлүүд нь юу юм гэнэт эзэн өөрийнхөө нэгүүлсийг тэднээс буцаад татах гэдэг. 큰 환란을 만나게 됩니다. Тэгснээрээ тэр нь яадаг лээрээ маш тийм том зовлон болж хүрдэг. 돌이킬 수 있는가? Тэгвэл тэрийг буцааж болох уу? 네, 돌이킬 수 있습니다. буцааж болно мэдээж хэрэг. 철저하게 회개하고 하나님께 돌아오면 돼요. Зүгээр л бүх юм буул тэгэл эзэн рүү гимшээд ирэхэд л болно. 9절에 내 영혼이 밤에 주님을 사모하며 내 마음이 내 속에서 간절히 주님을 찾는다 말했습니다. 9-р ишлэлийг харах юм бол гэсэн тийм би сэтгэлээрээ сүнсээрээ шүнжэнгөө эзнийгээ хүсэмжилж би эзнийхээ инэрлийг шаргуугаар ингээ хайж байна гэж гарсан. 이 밤도 환란의 밤이라고 말씀드렸죠? Энэ шүн гэсэн бас зовлонгийн шүн гэж хэлсэн гэсэн. Энэ шүн гэдэг агуулгаас зовлон гэж хэлсэн тийм. 주님의 심판이 땅에 이를 때 세상 거민들이 주님을 의를 배울 것이다 말씀하셨어요. За тэгээ цаашны үгсэлээр энэ дэлхий дээр эзний шүүлт ирэх үед энэ ертөнц эзнийг ингээд ойлгоно гэж хэлсэн тийм эзний зөвийг мэдэрнэ гэж хэлсэн. 악한 사람은 하나님께서 은혜를 베풀어 주셔도 그는 의를 배우지 않는다고 말씀하셨어요. 10절에. За тэгээ 10 дахь ишлэгийг харах юм бол бузармаг хүн рүү ч гэсэндээ эзэн нэгүүлслийг ингээ өгдөг. Гэтэ тэр хүмүүс яадаг лээрээ ойлгодгүй гэж хэлсэн. 아무리 말을 해줘도 깨닫지를 못해요. Ихнээ хэлээд чинь тэд нэр ойлгохгүй, гарахгүй, зөвтгөх сурдаггүй гэсэн. 아무리 말을 해줘도 그 사람 마음에는 그게 도달하지 않는 거예요. 은혜가 되질 않는 거예요. Хичнээн одоо нэг чухал
ямар сайн ивэлсэн ч гэсэн түүнийг хэлээд одоо зааж өгсөн ч гэсэндээ тэр хүн сэтгэлдээ тэрний нандин гэдгийг нь ойлгож чадахгүй. Үнэлж чадахгүй. 끝까지 깨닫지 못하면 어떻게 되는가요? Тэгээд тэгвэл тэр байдал нь эцсийн хүртэл тэгж үргэлжлүүл яах вэ? Юу болох вэ эцэстээ? 죽을 때까지, 임종할 때까지, 숨 넘어갈 때까지 깨닫지 못하면 어떻게 되는 건가요? Энэ биенийх нь амьсгаланд тасал хүртлээ тий энэ дэлхийгээс орхин одогдох хүртлээ тэрийг ойлгохгүй бол тэр хүн юу болох вэ? 시편 49편 20절에 답이 있는데요. За дуулал 49-ийн 20 дээр энэний хариулт өгч. Дуулал 49-ийн 20. 깨닫지 못하는 사람, 그 좀 읽어주시겠어요? 49편. 네. Үн хүндтэйч үл ухаарах хүмүүн үхэж мөхөх адгуус адлаа. 아멘. 사람이 고귀하지만 깨닫지 못하게 된다고 하면 멸망하는 짐승하고 다를 게 하나도 없다는 거죠. Хүн хичнээн үнэтэй байж болно. Гэтэ тэр хүн үннийг зөвийг ухаарахгүй бол тэр адгууснаас ялгаар юу байна гэж хэлж. 임종할 때까지, 임종하기 전까지 사람에게 기회가 있습니다. Тэгэхээр хүнд тэр амьсгал нь эцсийн амьсгалаа гаргах хүртэл нь тухайн хүнд боломж үргэлж ингэ тогтсож идэг. 그 예수 믿지 않으면, 끝까지 예수 믿지 않으면 구원받지 못하는 겁니다. Тэгээ эцсийн хүртлээ эзэн Есүс итгэхгүй байвал аврал ингээд гэдэг зүйл байхгүй болчих. 악한 사람은 10절 중간에 보니까 정직한 자의 땅에서 불의를 행하고 여호와의 위엄을 돌아보지 않는다 말씀하셨어요. За цаашаа харах бол муу хүн гэж бас 10-ын дундаас нь хойш харах юм бол буруу муу хүн нь зөв шударгын газарт бурууг үйлддэг. Тэгээд эзний цаг жавхланг олж харж чаддаггүй гэж хэлж байна. 여호와시여 주님의 손을 높이 드셔도 그들은 보지 않아요. За тэгээд дараад нь 11-ээс харах юм бол эзэн мотроо ингээд өндөр өргөсөн ч гэсэн тэд нэр харж чаддаггүй гэсэн. 이스라엘 백성들이 광야길을 지나면서 하나님 원망했습니다. Израильчүүдийг харах юм бол өнгөрсөн түүхээр харах юм бол тэд нэр цөлөөр явж байхдаа бурхан руу гомдолдог тий. 그러니까 하나님께서 불뱀을 보내가지고 이스라엘 백성들을 막 뱀이 물었습니다. Тэгээд тэд нэр гомдлох үед нь бурхан тэднэр л галтмуугаа гэлгээдэг. Галтмуугаа гэлгээгээд галтмуугаа тэднэр ингээ хаацдаг тий. 그 뭐 사람들이 막 죽어 나가는 거예요. Тэгээ олон хүмүүс энэ чинь өгсөн тухай гардаг шүү дээ тий. 모세가 하나님께 기도했죠. Гэтэ Мосе залбирдаг тэр хүмүүсийн төлөө. 용서해달라고, 하나님 살려달라고 기도했습니다. залбирдаг. 그러니까 하나님이 모세에게 뭐라 그러셨죠? Тэгээ бурхан Мосед юу гэж хэлсэн бэ тэгээ тэр үед? 야, 그 노스로 뱀을 만들어가지고 저 장대 높이 달아라. 그 노뱀을 바라보는 사람은 살아날 거다 그러셨죠. Тэгээд эзэн Мосед болохоор чи ингээ хүрлээр тийм огоо хийгээд түүнийг модны ороо дээр ингээд тогтооход дээш нь ингээд өлгөө гэж хэлсэн тий. Тэгээд тэр могоод харсан хүмүүс нь харж чадах юм бол ингээд аврагдана гэж хэлчихсэн удаа тий. 그 모세 즉시 그냥 그 노뱀 만들어가지고 장대에 높이 달고 소리쳤습니다. 이거 바라보라고. 바라보면 산다. 그랬죠? Тэгээ Мосе яасан тэрэ эзний хэлсний дагуу тий яаралтайгаар одоо хүрлэр могоо хийгээд модонд өлгөөд өндөрт өлгөөд хүмүүсөө хашгирсаа тий. Би эзнэссэн чинь эзэн энийг хараад та нарыг амьдлна гэж байна. Та нар энийг хараач гэдэг ингээ хашгирсан баг. 바라보는 사람은 살았습니다. Тэ Мосегийн үгийг дагаад харсан хүмүүс амьдэрсэн баг. 그런데 амьдэрсэн тий. 아니 무슨 노뱀을 쳐다보라는 거야 사람.
귀찮게 빨리 고쳐주지 못하고 어. 난 노뱀 쳐다보지 않는다. 난 죽어도 노뱀 안 쳐다봐. 그러면 그런 사람 어떻게 되는 겁니까? Тэгээ харин эсэргээрээ тэр бомбтой юу өвдөж өгөх гэж чинь эдгэх талаар бодохгүй гэж үүдэн тий. Юу одоо баг тий тэрийг хараад амлан гэж юу гэдгийг гэдэг ч юм уу тий. Ингэжсэн хүмүүс бол байсан л байгаа. Тэдний яасан гэхээр одоо харах юм бол амьдрч чадаагүй тий. 아니 노뱀을 쳐다보면은 구원받는 거예요, 살아나는 거예요. 노뱀을 안 쳐다봐요. Зүгээр л хар гэж байгаа тий. Тэр ингээд өлөгдсөн байгаа тэр хүрл могааг хараа. Тэгвэл аварна гэж байгаа байхгүй. Аврагдана гэж байгаа. Тэг хүмүүс 아니, харахгүй байна. 아니 노뱀 쳐다보는 거 어려운 일이에요? Тэр ингээд та бодоод үзэх юм бол тэрийг ингээд чи энийг зүгээр харцгаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг харах нь тийм хэцүү ажил гэж бодож байна уу? 구원의 도리는 의외로 간단하잖아요. Тэгээ эзний авралын одоо үүсч гэсэндээ энэ шиг тий маш ингээд хялбархан байдаг. 야, 예수 믿으면 구원받는 거야. 죄 용서함 받는 거야. 하나님 자녀 되는 거야. Ингээд Есүст итгэх юм бол өшөөл авна. Аврал авна. Бурхны хүүхэд болох эрхэн нэгднэ гэж хэлдэг. 야, 우리 같이 예수 믿자. 교회 나가자. Тэгээ хамтдаа Есүст итгэе. Чуулган руу очие гэж ингээд хэлдэг. 아니, 예수 믿으면 정말 죄 용서함 받는 거야? 정말 구원 받는 거야? Тэгээ хүмүүс хараа тэгээд зүгээр тэг итгэл болоо мó. Итгэл юм бол тэг бүгдийг уучлагдчихна гэж юу? Итгэл юм бол тэг аврал авчих юм уу? Ингэ тий. 아, 예수 믿기만 하면 돼. Тэгэхээр тийштэй ер нь бол тийм итгэл болно гэж хэлдэг. 그건 너무 간단한 것 같아요. 아무것도 아닌 것 같아요. Тэгээ хүмүүсээ бодлохоор тэр нь үнэхээр айгүй амархан тий. Үгүй байлгүй тоглоом байлгүй гэмээр санагдаг. 깨닫지 못하는 사람은 멸망하는 짐승과 같은 거예요. Тэгээ энэ дээр хэлсэн тий. Ухаардаггүй хүнийг сая дуулал нам дээр харах юм бол тэр зүгээр л сүрх хараад нь тий адгуулсаас ялгаа байхгүй гэж хэлсэн. 예수님의 십자가를 바라봐라. 그러면 다 구원받는다. 말해줬어요. Тэгээ яг үнэндээ угаасаа тийм биз дээ. Есүсийн загламаар хараа. Тэгвэл бүгд аврагдана гэдэг үг энэ бол үнэн. 손을 높이 드셨어요. Тэгээ бүр ингээд одоо тий хашгирч байгаа тий бүр. 안 쳐다보네요. Тэг бас нэг тэгсэн гэтээ хүмүүс хардаггүй. 백성을 향한 주님의 열정을 그들이 보고 부끄러워하게 하시며 불이 주님의 대적을 삼키게 하소서 그랬습니다. Гэхдээ тэрэн дээр яасан гэхээр харин эзнийг харахын оронд түүнээс ичж байгаа гэж байхгүй ичж байгаа. Энийг хараад итгэнэ гэж байх вэ гэдэг шиг ичж байгаа. Тийм хүмүүсийг гэдэг юм гэхээр дараад нь эзэн минь энэ хүмүүсийг гал залхиг гэж хэлсэн. 백성들을 향한 하나님의 뜨거운 사랑을 발견하지 못한다는 거예요. 깨닫지 못한다는 거예요. Гэхдээ тэрийг яасан гэхээр одоо энэ дээр яг ижлэх 20 энэ болохоор Исая 26-гийн 11 дээр явж байгаа. Тэгэхээр яг тэрэн шиг арт өмнөд рүү хандсан эзний хайрыг ойлгохгүй байгаа хүмүүсийг юу гэсэлэр гал залгигээ гэж хэлж Исая. 여기까지 자 시작을 기도하겠습니다. За тэгвэл энэ үртлэндээ дуусгая. Хамтдаа залбирцгаая. 거룩하신 하나님 은혜와 사랑을 감사합니다. Ариун их эзэн минь таны нэгүүлсэн төлөө танд талархал өргөе. 저희 속에 반석과 같은 믿음을 주시옵소서. Эзэн минь бидний дотор хад мэт бат бүх тэр итгэлийг суулгаж өгөөч. 끝까지 여호와 우리 하나님만 바라보는 저희가 되게 해주시옵소서. Бид нэр эцсийн өдмөч хүртлээ миний эзэн, бидний эзэн, бурхан эзнэл хайж түнд найтахад туслаач. 예수님의 이름으로 기도드립니다. Эзэн Есүсийн нэрээр талархам гуйлаа. 아멘. 예.
아이, 너무 고생 많으셨습니다. 네, 네, 수고하셨습니다. 부모님. 네, 아유, 건강하세요. 다음에 네. 뵙겠습니다. 네, За, баахан баяртай. 맛있을 때.